За өнөөдрийн киногаараа 2004 онд нээлттэй хийсэн Алдарт Mean Girls-ыг товшлон ярьж өгөхөөр бэлтлээ. Мэдээж энэхүү кино бол ахлах сургуулийн охидын ертөнцийн ширүүн хорон үнцгийг нь маш сонирхолтой хизээж хуучиршгүй хэм маягтайгаар дүрслсэн бөгөөд зохиол болон жүжигчдийн гайхалтай хослолын ачаар одоо хүртэл хамгийн шилдэг охидын кинонуудын нэгт багтсан хэвээр байгаа билээ. Кино маань Кэти хэмээх охин Африкаас ээж аавынхаа хамтаар олон жилийн дараа Америкт буцаж ирж бугаар эхэлнэ. Өнөөдөр бол манай хүний сургуулийн эхний өдөр бөгөөд ээж аав нь түүнтэй яг л жоохон хүүхэд мэтээр харьцаж санаа тавиад байдаг. Учир нь Кэти маань өдийг хүртэл зөвхөн гэрийн сургуульд сурдаг байсан буюу өмнө нь огт олон хүүхэдтэй жинхэнэ сургуульд явж байгаагүй юм байлээ. Ингээд ангитаа ирээд хаан суугааж мэдэхгүй бодлоод явж байхдаа Матихаан багштай мөргөлдөж цамцыг нь бохирдуулаадахтیں۔ Тэгсэн багш нь цамцаа Мактайгаа давхар тайлцсан эвгүй зогсож байхад нь гаднаас захирал нь орж ирж мэрээд эхний хичээлээсээ л Кэти маань нэг л ивэ олж өгөхгүй. Ядж байхад бас өдрийн цайны цагаар суугч газар олдохгүй байсаар 0-д цайгаа угаад сууж байх жишээний маргааш нь манай хүн Janice Damien хэмээх хоёр эвгүй гартаа танилцах ба тэд бусдыг бодвол Кэдийг хүн шиг тоож харьцсан сургуульд хөлөө олохтон туслагаар болдог. Ингээд тэднийг сууж идэл пластикууд гих сургуулийн хамгийн алдартай охид явж явах бөгөөд нөгөө хоёр ч манай хүнд тэдний талаар танилцуулж эхлэн шүү дээ. Тэнд байгаа нь Carrie Smith. Тэр бол чиний амьдралдаа таарч болох хамгийн тэнэг охидын нэг. Тэр бүр надаас жүжиг яаж үсгэлдгийг асуусан. Харин тэр жижиг нь Gretchen Wieners. Тэр бүгдийнх нь хувийн амьдралыг мэддэг. Тийм болохоор л тэрний үс нь тийм өтгөн байдаг бах. Нууцаар дөрөвс. Regina George бол хүн дүрэнд хувилсан ч өтгөр. Хууртах хэрэггүй. Учир нь тэр чамд бие доосон яхан царайтай. Араас хутгах чаадаг завхах хүүхэн шиг харагдах бах. Гэхдээ яг үнэндээ тэр бол үүнээс ч илүү новш. Тэр бол хатан зүгий сургуулийн гоод нөгөө хоёрын зүгээр л түүний дагалдагчд. Regina George. Би түүний юунаас эхэлж тайлбарладаг юм билээ дээ. Regina George үнэхээр өөсөвгүй. Би түүнийг үсээ $10,000 даатгуулсан гэж сонссон. Нэг удаад тэр миний нүүрлүү шанаатахад үнэхээр гайхалтай байсан. Үүнээс гадна тэд Кэдид өөрсдөө хийсэн сургуулийн газрын зургийг өгөөд өдрийн хоолны цагаар хинхэн хаан суудгийг хүртэл тайлбарлах ба манай хүнийг тэднлөө явж явах замд нь Джейсон хэмээх Гричентэй явуулдаг залуу гарч ирснээ Кэдийг шин сурагчаар нь далимдуулан өдөж хоргоогоо тэнэгтж яхад нь нөгөөх алдартай Режина түүнийг болиулан хөөж явуулснаа манай хүнийг өөрсдөө нь хамт суухыг хүсдэг. Кэдиж гайхсаар суудал Режина түүнийг асуултаар булсны эцэст өмнө нь огт сургуульд явж байгаагүй болохыг сонсоод түүнд Кэди шиг охин их л сонирхолтой байгаа нь харагданаа. Тэгснэ гэхдээ чи үнэхээр хөөрх юм а гэхдээ манай хүнч нэх их юм бодлого баярлаа гэтэл харин тэгэхэр чи өөрийгөө хөөрхөн гэж боддгоо хүлээн зөвшөөрж байгаа ах нэ гэж авдیں۔ Гэтэл бодлого Кэрн түүнээс чи Африкаас ирсэн байж яагаад цагаан байгаа гэсэн нилээн нухацтай царайгаар асууж авч жишээний. Удалгүй нөгөө гуравчин бяцхан хурал маягийн юм хийснээ Кэдийг өөрсдөө хамт өдрийн хоолнд сууж авахыг хүсээд 3 дахь өдөр болгон ягаан өнгийн хувцс өмсдөг дүрмтэй болохоо хэлж идэг. On Wednesdays we wear pink. Ингээд энэ талаараа нөгөө хоёртой хилтэл Жэн сарин Режината нилээн эртний борцтой юм шиг бэнлээ. Шууд л манай хүнийг тэдний үйлдэл бүрийг өөрсдөд нь ирж хэлхийг ятгах эхэлдэг буюу нэг ёсондоо бяцхан тагнуулаа болгохыг хүстэл Кэдиж түүнийг яагаад Режинаг тэгтлээ үзэн яддаг болохыг нь гайхсаар дуртай дургуй зөвшөөр өтгнөө. Нэрээ манай хүн чинь гэрээ сургуульд сурсан хэдий ч Маттай бол нилээн дажгүй сайн бөгөөд Матийнхаа хичээл дээр урдаа суудаг царайлаг залуу болох Aaron Samuels-ыг хараад шууд л анхны харцаар дурлжиж байгаа юм чинь. Ингээд маргаашинч болж Кэди маань Дэмигийн ягаан бодуулкыг нь өглөж очоод пластикуудтай суулаадаа мэдээж охидын ертөнцид бол маш олон дүрм журм байх нь ойлгомжтой. Хувцлалтын дүрмээсээ зөрчвөл хамт хооллох эрхгүйгээс ахуулаад болцох залууга хүртэл бусдаасаа асуух ёстой байдаг талаар хэлж идэг. Удалгүй Режинаг хоолой солихоор явах хооронд Гричен шинхэн сургуулиас нь таалагдж байгаа залуу байгаа эсхийг асуудал Кэди маань матин хичээл хамт суудаг нөгөөх залуугийнхаа нэрийг хэлтэл гай болж Режинагийн X болж таардیں۔ Гричен X найз залуучууд бусад найзуудад нь хориотой байдгийг хэлсээр Режинад энэ талаар хэллэхгүйгээр нууцлах болно гэж идэг. Гэхдээ энэ хоёрын нууц хадгалагч гэжтэй юу л бол мэдээж манай хүн чинь нэгэнд дурлцсан юм чи шууд сэтгэлээ татчих чадахгүй штэ. Зай гаруул яриа өдчихгээ завсар гаруул харчихгээл байгаа юм чинь. Удалгүй нөгөө гуравч ирээд суугаараа азгүй амтан минь бид дэлгүүр хэсгэж гин гэсээр хамтдаа дэлгүүрт явж итэл нөгөөх Джейсон өөр охинтой болзаад явж идэв. Үүнийг харсан Грэчин жуулахаас наагур болохт нь Режина шууд балзж байгаа охиных нь ээж лүү гэр бүл төлөвлөлтийн төвийн ажилтны дүр хэсгэж залгаснаар түүнийг Джейсонтэй болцох нь битгий хэл дахиж хизээж гэрээст нь гаргахааргүй болгочж байгаа юм л да. Эндээсээ гараад Режинагийн хар шиг том гэрт иртэл түүний ээж нь чулуун шиг хатуу цээжрээ тэрсээр угтдгаас гадна чамд ямар нэг зүйл хэрэг болвол санаа зовлгүй хэлээрээ. Манай гэрт ямар ч дүрм журм байхгүй. Би тийм зарчимч ээж биш ээ. Би үнэхээр дог ээж гэж эдэг.
Ингээд түүний өрөөн рүү ороод удаагүй байж л эхнээсээ талент өөрсдийгөө хараад өөсөвөө ярьцгаагаа дундээ. Манай хүн ч ямар юм мэдхийн биш. Гоо сайхны хэмжүүр нь ерөөсөө л тарган турхаа гэсэн хоёр л хувилбартай байсан болохоор өөрийнх нь ээлж болсон мэт санагдахт нь банцсандаа өглөөд миний амнаас их муухай үнэр гардаг ухааны юм яриад хайдیں۔ Удалгуудад Burn Book гэх бичгтээ өөрсдөө хөтэлдэг нууц номыг гаргаж ирээд харуултал тэндээ сургуулийнхаа охтыг зураг хүрэгтөнд баахан муулж доромжлоод бичсэн л байгаа юм чи. Энэ талаар нь ч нөгөө хоёртой ирж мэдээлэх ба мэдээж Janice-ийн тухай бичсэн эсгийг нуугаад өнгөрөн шүү дээ. Тэгсэн Janice бүр тэр номыг нь хулгайлахыг ятгахчээдэг шүү. Ширүүн гаруугүй юу? Katie ч юу хулгай хийх, харин ч дахиж Regina-г тагнаж чадахгүй байхгүй гэсээр л салдаг. Оройн болоход Regina-гаас дуудлага ирэн автал шууд л нууцагч мэдсэн шүү. Гэхээр за баларсан тагнуулын ажил нь яг баригдчих гэж бодтол харин X-ийг нь crash-лагийг мэдсэн байдیں۔ Тэгснэ хэрвээ чамд таалагдаад байвал би өмнөөс чинь түүнтэй яриад өгч болно шүү гэж идэг. Мэдээж энийг нөгөө нууц хадгалан барина гэдээсэн Gretchen хэлсэн байлгүй яах вэ? Regina ч яриагаа үргэлжлүүлээд Gretchen энэ талаар надад хэлсэнд чи уурлаагүй зү. Учир нь тэрний энэ үйлдэл нь үнэхээр новшийн зүйл л дээ. Гэхдээ манай хүнч энэ үнэхээр новшин ч гэлээ би уурлаагүй. Тэр зүгээр л анхаарал татахыг хүссэн байх гэтэл энэ яриаг нь Gretchen давхар шугамар сонсч ийсэн байж таардیں۔ Ингээд Katie анхныхаа гурвалсан дуудлагаас гайгүйхан шиг өнгөрөх ба хамгийн гол нь одоо Aaron-тай чөлөөтэй харьцах боломж олдсон тул математик дээрээ түүнээс хичээлээ ойлгохгүй байгаа мэт дүр хэсгэн асуудал нөгөөх нь бүр шаал буруу ойлгоцсон дээрээс нь өөртөө мангар ихтгэлтэй маа ядж яхад гэхдээ бас зүгээргүй хичээлийн дараа манай хүнийг найзуудаараа зохиох Halloween-ийн үдшилтэд урчаад явчтیں۔ Нэрээ Katie-г маттай сайн болохоор тэдний сургуулийн математикийн багийнхан багтаа орохыг санал болгоод байсан байхгүй юу? Тэгсэн өнөөдрийнхөө уулзалтанд оролцохыг хүстэл манай хүн юу уулзалт нөгөө үдшилтэд бэлтгэр мураад явчтیں байгаа зү. Ингээд Африкаас ирсэн охин маань байж болох хамгийн аимшигын хувцас өмссөөр очдог бол мэдээж бусад охтын хувьд энэ нь задгаа хувцлах боломжтой ганц өдрөн тул хамгийн халуухан дээрээ тавиад ирцгээсэн байх нь ойлгомжтой. What are you? I'm a mouse. Duh. Тэгээд эхнээсээ л Katie-гээс сүнсээ зайлтлаа айцгааж байх жишээний удалгүй Aaron түүнийг ирснийг хараад хэсэг ярилцсныхаа дараа уух юм авчирхаар явдаг ба энэ үед нь Regina түүн дээр ирээд Katie-г өөрт нь галзууртлаад уралдсан болохоор болгоомжтой байгаараа энтер гэтэл нөгөөх нь харин үүнийг сонсоод бараг баярлаад байгаа юм шүү. Үүнийг нь анзаарсан Regina ч шууд л тэр чиний хэрэгэлсэн алчуурыг ашиглаад чамааг өөртөө татах Африкийн зан үйл хийх гэж байгаа гэж авдیں۔ Энэ минийг ч мэдхгүй манай хүн бол хөөхий баярлсаар л зогсоостой. Janice яаж Regina-г үзэн ядаж чаддаг байна? Тэр бол үнэхээр мэдээж бас анх удаага л ийм балаад агзаараа савуулах мэдрэмж авж байгаа болохоор ёстой бүглэрчих шахан дотроо Regina-г үзэн ядаж хараасаар нөгөө хоёр дээрээ давхиж очиод болсон явдлыг хэлтэл аль дээрээс хойш хорлохыг ятгаад байсан Janice сайхан бэлэн зууш болоод тохлог яах вэ? Тэгсээр шууд төлөлгөөгөө гаргацгаадаг буюу Regina-г сүрүүлэхийн тулд царайлаг найз залуу, аятайхан бие галбар болон дагалдан баясагч нарыг нь түүнээс салгахаар болдог. Инхийн тулд Katie өчигдрийн явдалд уурлаагүй мэт жүжиглэхээс эхлэн штэ те. Тэгсээр юу ч болоогүй юм шиг эртэл хэрэгээр манай хүний өмнө Aaron-той сетгэнч маяглаастай. Амтны ертөнцид бол ийм үед шууд хинэн илүү ширүүн эмгчин болохоо үзэж алдсан. Харин энэ бол охтын ертөнц, тийм ч болохоор бүх тулаан далдуур болж өрнө шүү дээ. Ингээд хамгийн түрүүнд сайн нүүрний тос гэсээр хүлний тос оронд нь савлаад өгтөл нөгөөх нь бүр нүүрнээс чин гаа үнэртэй байна гэсээр улам нэлүүрч заваараастай. Харин дараагийн хорлон сүтгэх ажиллагаараа Mark-ийг нь хайчилтал Regina-ч нэг тоолгүй өөртөө ихтэй гихчин алхаж явснаар сургуулийн охтын дунд энэ нь газар авч бүр тренд болоодохтیں۔ Хийсэн үйлдэлүүд нь бараг хорлох биш улам туслаад байгаа юм биш үү? Тэгсээр манай гуравч өөр аргаар үсгэр болдог боيو. Gretchen-ийг тислээд Regina-тай хагаралтуулахар болцгоодیں۔ Гэтэл удалгүй Regina Katie дээр ирээд түүнээс яагаад Janice-тэй яриа зогсож ирснийг асуудал манай хүнч түүнийг өөрөө ирээд гажиг юм яриад унсан ухааны юм хэлж аргаснаар Regina ч хар авалгүй өнгөрдгөөс гадна 8 дахь ангид байхдаа хэрхэн Janice-ийн амьдралыг сүрүүлсэн талаараа ярьж өгч идэг. Уг нь Janice энэ хоёр найзалдаг байсан байна л та. Гэтэл Regina найз залуутай болонгуудаа найзыгаа тоохоо болон жигээд эхлэхтэн Janice жин талаар нь хилээд гомдлтол And I'd be like, why are you so obsessed with me? гэж хэлснийхээ дараа сургуулийн бүх охтод түүнийг ижил хүүстэн гэж цуурхал тараан үдирчлэгтэй ч урилгүй гадуурхаснаар одоогийн Janice-ийг бүтээсэн байдаг. Үүнээс гадна Katie түүний талаар бас нэг зүйлийг олж анзаардаг нь манай хүнийг анх тэдэнтэй танилцахад Regina бугуйчийг нь хараад ямар гоё бугуйч вэ хаанаас авсан энэ төр гэд байсан байхгүй юу. Гэтэл яг үнэндээ түүний ойн гуцсандаа л ингэж хэлжсэн болохыг ойлгодог. Тэгээд түүнийг явсныхан дараа Katie нэг санаа олдог нь бие биедээ чихэр илгээдэг үеэр өөртөө Regina-гийн өмнөөс нэгийг илгээж
Албаар Гричний өмнө Режинагийн хувьд өөрийгөө сайн найз нь болсон мэт харагдуулснаар өвлийн урлагийн наадамд хамтлагаараа бүжиглэхийнхээ өмнөхөн Грич нь өөрийн ирэхгүй Режинад гомцсондоо нууцуудыг нь өстө урсгаж өгч идэг. Гэтэл удалгүй Режина тайзан дээр гарахаасаа өмнө түүнийг өндрүүд нь голдоо зогсох ёстой гэх шалтгаанаар Кейдитэй байраа салхихыг дарамтлал Грич нь ч гайхсаар дургүйхэн солигдсон шүү дээ. Ингээд жил болгоны алдарт бүжгэлэг өөрсдөө мэдэрсэн бүжгэлжээтэл Грич нь байраа солсноосоо болж манраад хөгжмөө гацааснаар сандарсандаа нөгөөх Джейснийхээ нүүр рүү хусаад хөгжимчгүй ампрагид гацалт болоодхтیں۔ Гэтэл энэ үед нь Кейди сэргэлэн зан гаргаж шууд дууга үргэлжлүүлэн дуултал үзэгчид ч хамтдаа дуулан дэмжиж шившигтэй байдалд орох биш харин ч урд урдынхаасаа илүү сайн үзүүлбэр болдог. Үүний дараа Грич нь манай хүнийг нөгөө математикийн багийн ахлагчтай холбож бариад гайхалтай энтер гэхэд нь Режинаж түүнд Грич нь гайхалтай зүйл болохоо болооч тийм юм болохгүй гэж хэлэн дахин дарамтласнаар Грич нь энэ удаад өстой жинхэнэ утгаараа тесэртийн байгаа зү. Тэгээд уурандаа Режинаг найз залууга араар нь тавьдаг болохыг сайхан хэлээл хаяа штэ. Энэ мэдээллийнхэн тусламжтай нөгөө гуравч түүнийг баригдуулахаар Эйронийг өрхтөн янз янзаар үзэх боловч нэг л болдгүй. Төлөвлөгөөнүүд нь явцгуурайд байсан тул дахин хуралдаж байх зураа Африкийн хүүхдүүдэд жин нэмэх зорилгоор өгдөг жигнэмэг олсноор үүнийгээ Режинад тураадаг гэж худлаа хэлж итгүүлэн өгөөтгдөг. Ингээд манай хүнч жүжиглэлтийнхээ явцад баг өөрийгөө алзаар өөрийн ирэхгүй тэдний нэг болж хувирсаар байлаа. Энэ үедээ бас Эйронтой ярилцах боломж хаан хичээлээ ойлгохгүй байгаа мэт дүр үзүүлтэл онц авсан дүнгийн хуудас нэрж баригдаастай. Тэгээд нэгэн л түүнтэй дотносхын тулд дүнгээ золиослохоор шийдэн дараагийн шалгалтандаа хэрэгэр муу аваадгсан чинь Эйрон жүүнийг нь хараад бас өөрийгөө яая гэж түүнд давтлага энтер өгөхөр болоод явчлаа шүү. Кейди шиг залуугаас болж хичээл намаа золиослж болтгүй юм штэ манайхаа. Зя тэгээд мэдээж давтлага хийхээр суусан хоёр сүултээ нялууш мэлууртал Эйрон харин гинэт болоод Режинад ингэж хандаж чадахгүй болохоо хэлтэл Кейдич бүр тэслэхүү өөрийг нь хуурдаг болохыг нь хэлээд өгтий. Ингээд ямар тааш тэднийг салгаснаар Режина худлаа үнэн нусналмсандаа утгалтаа сууж идэг ба энэ үед нь Кэрен түүнийг Тако Белл ямаар ийнө гэж хэлэн бүр уурыг нь хүргээстэй. Кейдич түүнтэй үлдэнгээ өөрт нь ямар нэг сайн хийж чаддаг зүйл байж л таараа гэтэл нөгөөх нь бүр үнэхээр л тэнэг гар байдаг шүү. Тэгснээ бүр хөхнийхөө тусламжтай цаг агаарыг урдчилж мэдэрч чаддаг болохоо хэлж идэг. Crazy Mrazy. Удалгүй тэдний сургуулийн хаврын баярын хатан хаанд нэр дэвшигчдийг зарлах ба Regina George, Gretchen Wieners, Janice Young болон Katie Heron-аар сонгогдсон байдаг. Яг уу зарим нь бол төлөвлөгөөний дагуу хийсэн даймигийн хүмүүс байдаг л та. За ингээд Regina нөгөө жигнэмийг нь өдөр алган эцсээр өөрөө ч мэдлгүй нилээн жин нэмсэн тул хаврын баяртай өмсөх даашинсандаа багтгааргүй болцсон байгаа юм чинь. Өмнө нь дандаа хүнийг хорлдог байснаас өөрөө чадуулж үтсэн биш. Katie түүнийг хорлоод байна гэж зүүдлэгчгүй л яваад байгаа шүү дээ, тий? Нэг өдөр хичээлийн дараа багш нь манай хүнийг крашта таалагдахын тулд дүнгээ гаргуунд нь гаргаад байгааг мэдсэн. Ганц залуугийн анхаарлыг татах гэж өөрийгөө тэнэг мэд харагдуулах хэрэггүй. Би чамааг ухаантаа гэдгийг мэдэх тул хүчлэх болно гэж хэлтэл үүнийг нь уурандаа нөгөө гуравтаа ирээд хэлээд гисэн чинь түүнийг ягаан номдоо бичгийг санал болгоноо. Хэдий буруу гэдгийг нь мэдсээр байж багшигаа муулахынхаа хажуугаар нэмээд утахгүй зүйлсийг зохиож бишиж мичээд хайчдаг. Ингээд нэг л мэтгэд Кейди маань жүжиглэх биш харин жинхэнэ утгаараа пластик болсон байлаа. Оройн Regina руу залган хаврын баярт Gretchen-ийг нэр дэвшсэнд нь ямар байр суурьтай байгааг асуутал Regina-ч түүнийг хөөхөн биш болохоор хүмүүсийн доог тохой болох вэ гэж бодож буйгаа хэлээд хажуугаар нь бас Karen-ийг явдалтай охин тул нэр дэвшээгүйд нь гайхаад байх зүйл алга ухааны ярьж идэг. Гэтэл үүнийг нь Katie нөгөө хайхтар давхар шугамаар нь Gretchen бас нууцаар сонсгож байсан байж таардیں۔ Ингээд өөрийг нь юу гэж боддгийг мэдсэн Gretchen Karen руу залган өөрийнх нь талаар бас хэлснээр Regina-тай орой хамт гарчижсэн Karen ч түн рүү залгаад I can't go out. I'm sick. Boo, you whore. Ийхүү Katie тэднийг амжилттай хагаралтуулж чадсанаар маргааш нь сургууль дээр хоёр ууртай амтан ирээд Regina-г өмсөж дүрм зурчсныг нь сануулсан суудлаасаа хөөгөөд явуулаадахтیں۔ Дараа нь манай хүн байр сууриа улан баттгангаа Aaron-тэй дотносхын тулд ээж аавынхаа эзгүүд гэртээ бяцхан удирчлаг зохиохоор болно. Мэдээж Regina-г урдгүйгээс гадна нөгөө хоёр найзаагаа хүртэл жийцэн л байгаа юм чин. Гэтэл сургуулийнх нь хүүхдүүд бүгдээрээ шахуу ирснээр байшинд нь багтахааргүй юм болж дээрээс нь Aaron-ыг хайж явсаар агаад сүултээ өөрийг нь мурчиж гэж бодохдоо нилээн ихэн бас уугаастай. Тэгсээр эцэст нь өрөөндөө түүнтэй тааралдаж ярилцах боломж олддог боловч Katie тэр чигээрээ Regina-гийн хямдхан дуйрамал хувилбар болсон тул ярьж байгаа бүх зүйл нь Aaron-ы уурыг хүргэн түүнийг босготоон зэрэгцээ саянаасаа шуусан зүйлсээрээ өмдлөн заваарчдیں۔
Regina ч бас энэ удирдлагын талаар сонсоод ирсэн. Тэднийг хамтдаа байхыг хараадахалгүй яах вэ? Сайн хүнийхээ өмдлөө бөөлчих шиг новшийн зүйл хаана байх вэ? Гэтэл нөгөө хоёр маань бас өөрсдийг нь урайгууд уурлаж Кейдийг барьж идэх шахаастай. Манай хүнч бас буурж өгөөлгүй өөрөөс нь болж ийм байдалд хүрснийг хэлж хэрэлдээстэй. Jenny сайран үргэлжлүүлэн түүнийг хорон зэвүүн бич болсныг нь хэлж өөрийн үзэсгэлэнгийнхээ бүтээлийг шидчихэд яваад өгнө. Харин энд Regina явуулдаг залуугаасаа нөгөө жигнэгийг солиото жин нэмэх бүтээгдэхүүн болохыг сонсоод уурандаа шатах шахсаар гэртээ орж ирэн Кэдитэй ахуулсан зургаа дундуур нь хайшилж нөгөө дэвтэртээ доромжилж бичснээ өөрийнхөө зургийг наацсан байвал яах вэ? Тэгээд мэдээж өөрийгөө хохирогч мэтээр жүжиглэн сургуулийнхаа захирал нөгөө гурыг ийм амар зүйл хийсэн байх гэд хэлждэг. Тэднийг байцаагдаж байх хооронд Regina номныхоо бүх хуудсыг хэвлэж сургуулаар нэг тарааснаар нууцсан задарсан октод ч дотныхоо хүмүүслүүд дайрч ширэнгэн айн амтд шиг л зэрлэгшиж эхэлцгээдий. Энэ дунд математикийн багш нь өөрийнх нь талаар Кэдигийн бичсэн эсхийг олоод харчнаа бас. Удалгүй захиралч энэ талаар олж мэдээд арга хэмжээ авснаар бүх октыг заалан цуглуулan асуудлыг шийдэх гэж оролдтол яаж эрэгтэй хүн тэдэнтэй ойлголцож чадах билээ дээ. Эхнээсээ л эвгүүрхэд эхлэхэд нь математикийн багшийг ухаалаг эмэгтэйд бол октийн учрыг олохыг даалгадаг. Ингээд багш нь хэд хэдэн хөөрхөн туршилт хийж октодод баг саг зүйл ойлгуулсныхаа дараа бүлэг бүрт тулж ажиллаж байтал удалгүй Regina өөрийгөө хохирогч ухааны яриад уснаа суурай гарах гэхэд нь багш нь тэднээс Regina George-ийн үйлдэл тогтч байсан хүн байвал гараа өрөг гэтэл бүр захиралтайгаа нийлээд бүгд өргөжөөдөг шүү. Дараа нь Кэдигээс өөрт нь хийсэн зүйлдээ харамсаж байгаа эсхийг далдуур асуудал манай хүн ч нэр нүрээ боцсондоо тааг гүрийчдэг. Багшийн урам хугарч хэсэг зогссныхоо дараа тэдэнд хандан октод өөртөө бие биенээ муухайгаар хэлж дуудахаа болохгүй бол энэ байдал нь залууст тэднийг доромжлох боломж олгодог болохыг тайлбарлан цаасан дээр бусдыг гомдоосон үйлдэлээ бичин уушлал гуйхыг даалгана. Тэгээд Jensen ээлж болтол Кэдитэй нийлж Regina-г хэрхэн хорсноо бүгдийг нь сайхан хэлснээр Regina манай хүнлэг хорсолтой нүдээр харан гараад явцдаг. Кэди ч түүний араас гараад тайлбарлахыг хүстэл юу гэж одоод хүнийг сонсох вэ? Хүмүүс чамайг юу гэж ярьдгийг мэдэх үү? Тэд чамайг миний хаач хүрэхгүй гэрээ сургуульд сурсан ширэнгийн гажиг амтан гэдэг. Тийм ээ. Тэгэхээр цайлгаа охины дүр эсгэлгүй наад хуурамч ууршилтаа бүгсэндөө ч Ингэж Regina George хүнд хэмжээний гэмтэл авч Кэди түүнийг түлхсэн гих цуурхлын улмаас сургуультай байд суух газаргүй болон анх ирсэн шигээ 0 цугаад хооллох болно. Гэтэл удалгүй ном дээр бичсэн зарим зүйлс үнэн байсан тул Кэдигийн бичсэн утгагүй хэсгээс болоод цагдаа нар багшийг нь хар тамхи худалддаг гэж сэжиглэн сургууль дээр нэгжлэг хийгээд бөө юм болж өдий. Энэ үед Кэди өөрийнх нь хийсэн тэнэг үйлдэл хэрээс гэтэрсэн үр дүнд хүргэснийг ойлгосон тул хайр марийнхаа асуудлыг мартаад бүгдийн өмнө зоригтойгоор хэрэгээ хүлээдэг. Тэгээд Regina-гаас болон багшаасаа биечлэн ууршлал гуйж энэ удаад өөрийнхөө буруугаа сайн ухамсарласан байхыг харсан багш нь түүнийг ууршлангаа математикийн багийнхаа эмэгтэй гишүүнээр тэмцээнд оруулахыг хүснэ. Ингээд бүгд хаврын баяртаа орох гэж байх бол манай хүн харин тэмцээндээ оролцохоор ирээд өрсөлдөгчийнхөө гадаад дүрх өөсийг нь анзаараад нэг л төвлөрч өгөхгүй байж итэл нөгөө багийн охин нь алдснаар түүнд боломж гарan манай хүн чи яг тэр өдөр гай болж Aaron-ыг хараад сатарсан байдагч арайг хичээлээ санаа зөв хариу хэлснээр The limit does not exist. Бага яалтанд хүргэнэ. Тэндээсээ гараад багаараа хаврын баярт оролцохоор тэмцээнийхээ хувцастайгаа явж очтол манай хэргийн эзэн Кэди хатан хаанаар шалгараадахтیں۔ Тэгээд мэдээж тайзан дээр гараад ухаарлын үгс хэлж бүгдээс нь уушлал гуйнгаа бүх охтыг өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгааг дурдаад зүгээр л хуванцар хиймэл титмээс болж яагаад хоорондоо алцах ёстой гайхсаар титмээ хуглан нэр дэвшигчтэй болон сургуулийнхандаа хувааж тарааснаар гимээ цайруулангаа бүхэл охтод өнөөдрийн хатан хаан байх боломж олгож байгаамаа. Үүний дараа нөгөө хоёр найзтайгаа живлрээд байж итэл удалгүй Aaron ирээд өнөөдрийн хийсэн үйлдэлийг нь сайшаасаар эцэст нь манай хоёр учир начраа олцож үдшилтээр байх бусад тосуудын айдал нялуурастай. Энэ бүхний дараа Regina эмчийн зөвлөгөөний дагуу спортоор хичээлдэг болж Karen өөрийн онцгой чадварынхаа тусламжтай цаг агаарын хөтлөгчхийн харин Gretchen шинэ бүлэг бүрдүүлж тэднийхээ хатан зүгүйний байр суурьнд заларсан байдаг. Манай хүний хувьд сургуулийн амьдрал нь урсгалаараа хэвийн үргэлжлэн эцэст нь октын ертөнцид амар тайван байдал тогтсон гэх мэтээгээр кино маань төгсдөг байгаа. За миний хувьд Mean Girls бол үзэгчдэд өөрийн өвх гэсэн санаагаа хөнгөн оновчтой байдлаар дүрслэснээс гадна дөрүүдийн харилцан араа үйл явдлууд нь хөгжилтэй сонирхолтой байж чадсанараа
Дараа дахин давтаж хэдэн ч удаа үзсэн үн цэнтэй хിവэрэ байдаг тийм л чанартай кино гэж боддог. Мэдээж бас киноны бараг бүх л хэсгүүд нь алдартай байдгийнхаа хажуугаар гол дүрээсээ ч илүү анхаарлыг татах үйс бүх цаг үеийн хамгийн шилдэг эсрэг дүрүүдийн нэгийг бий болгосноороо онцлог билээ. Мөн тэдний хувцалтууд үнэхээр загварчлагдэгжин байж зөвхөн Mean Girls гэх киног илэрхийлэх тийм мэдрэмжийг бидэнд өгч чаддаг шүү дээ. On Wednesdays, we wear pink. Нэрийн энэхүү кинон дээр гардаг шиг бусдыг дээрлэхэж гадуурхах, найзыгаа сайн хүнийг булааж ил далдуур хин нэгний амьдралыг сүрүүлэх нь бодит амьдрал дээр хизээж кул, фэч байдгүй штэ тий. Харин ч эсэргээрээ муу усны нүгшиг балиар заваанаас гадна хизээ нэгэн цагт сургуулийн автобусд нь мөргүүлэхээс ч илүү карматай гэж миний хувьд боддог. Тийм болохоор та нар маань харин бие биенээ ойлгож хайрлаж хүндэлдэг, дотроосоо ч гаднаасаа ч гэрэлцсэн гоё охид байхыг хичээгээрэй. Ингээд бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe дарахаа мартаоцай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр бай.